Юу вэ цанда манайхаа? Юу вэ цанда? Яг гой өнцгөн яг гой орж гин үү? Яг гой харагдаж чадж гин үү? Ачаага бэлдсэн Сөүл рүү явах гэж байна. Өнөөдөр хагасаа өдөр одоо цаг вэ штэ хэд болж байна вэ гэхээр 9 цаг 43 минут болж байна. Би 10 цаг 10 минутаас автобусанд суугаад Сөүл рүү явна. Хагасаа өдөр хэрэг хагасаа бүтэн сайн нэгдэх гээд би нэгдүгээр өдөр буцаж хоттой ирнэ нэгдүгээр өдрөө яриа. Манай найз Монголоос ирж байгаа. Тэгээд нэгдүгээр өдрөөс бас хичээл нь орно. Хэлний хэлтгэлээр ирж байгаа байхгүй юу? Тийм болохоор өнөөдөртөө уулзаад бид нар гэхдээ яг өнөөдөртөө байраа олж чадахгүй байхаа гэж бодож байгаа. Өнөөдөр бид нэр буудалд хоноод маргааш байраа олох болов уу гэж бодож байна. Яг үгүй яг анхудаага ирж байгаа болохоор яг аялагч нартай хамт оочрлоод нэлээ орой гарч ирэх байхаа гэж тооцоолж байгаа. Ер нь бол онгоцноос буусны дараа цагаас цаг 30 минутын дараа гарч ирэх байхаа гэж бодож байна. Тэгээ сөүлдчихэд уулзцгаая. Өлсөөд хөөе. Яг хоёр шиг нэг ийм тараг авлаа нэг дээр нэмэх нэг. Тэгээд мэдээж худаг бан. Энийг идчихэд одоо онгоцондоо суулаа. Тэгээд бүгдээрээ Сөүлдчихэд уулзцгаая. За би гэж хүн Сөүлд ирсэн байдаг юм аа. Одоо метрон цуугаад шууд Инчон руу метрогоор явна нэг цаг гараа явах бах. Манай хоёр одоо яг баг нисэж байгаа баха. Манай найзууд нэг гаргаж ирсэн гээ тэгээд за хоёр хүн явууллаа шүү. Ста харж хандаа да. Тасаж аваарай гэж над руу бөөмөндө чаатчээд байсан. Тэгэхээр одоо манай хоёр бол яг л нисэл ирж байгаа байх. Би одоо 9-р шугам руу ороод цэнхрийн шугамчиг хэдэн номерч байдаг үлээ дээ. Тийшээгээ дамжиж оронгуудаа цаашаага Инчоны метро руу дамжаад орчин. Чихвчний мэд цэнийг дуусахгүй бол бусдаар нэг сүртэй айгаад их юм балга. Гайгүй хахаа метронд харин замдаа явж байхдаа гайгүй суудлал олдох юм бол би гэрийнхаа даалгаврыг хийж өгч явуулах хэрэгтэй. Нэг гэрийн даалгаврыг хийж өгч явуулна. Одоо нэг 3 дугаар курс олцсон. Төгсөх улам төхөөд байгаа. Тэгээ бас жоо асуудал их байна. Тэгээ уйлал явж гин яг үндэ би сэтгэл дотроо уйлал явж гин. За тэгээ бүгдээ Инчон дээр очиод влогоо үргэлжлүүлцгээе. За би ирсэн зав Инчон дээр одоо цаг байна штэ 2 цаг өнгөрж байгаа хаа. 2:48 болж байна. Манай хоёр над руу мөнгө шилжүүлсэн бохгүй юу? Монголоос нисгээс наашаа өмнө. Тэгээ тэр мөнгийг нь авах гад нутаж ATM дээр хүрээд ирчлээ. Мөнгөийг нь авчаа тэгээд доошоо бууйда 3 гээд ер нь 3 өнгөрөөгд гарч ирэх болоо. Яг хэдэд гарч ирэхийг би олдоо мэдгүй байна. Тэгэхээр доороос харж агаад яг нөгөө ер нь 11 цаг 5 минутаас ниссэн штэ. Тэгээд тэр онгоц хэдэн цагт буухаар нэгдийн доор очиж харж агаад яа уулзсан дээ. Манай нөгөө 12 сард ирсэн хоёр маань нөгөө юутай завгүй байгаа. Тэгээд за та хоёр юутаач байжээ гэж хэлцээ. Сапэг манвон. Минжагаас ингэсэн. Инчон дээр бүр хүмүүс бүр зөндөө байна. Аялагч нар ч зөндөө байна. Хичээл орцсон ч гэлтгүүгээр. Тэгээ монголчууд ч гэсэн зөндөө байна. Сая энүүгээр бахан Монголын төрийн далбааны логотой цамц өмссөн. Тэгээ Монгол центр гэсэн логотой цамц центртэй хүмүүс бас зөндөө явж ийсэн. Ер нь хүмүүс зөндөө ирж байна. Адилхан мод хоёроо. Би болохоор чизкейк идмээр санагдаад чизкейк авсан. Blueberry cheesecake. Чөтгөн дээр юу гэж зураад байгаа. Баярлалаа. Баярлалаа гэсэн. Хадаа таарсан ч аим гоё очлоо. Тантай таардаг гэж бодоагүй гээд. Бид гурвчтой нэлээд завгүй явж аваад оройч ирээд буудалд хоноод. Би нөгөө терапис буудал захиалдаг болсон чинь буудал захиалаагүй хостел захиалчаад нэг нэгээрээ тусдаа ордог нийтийн байр шиг. Тэгээ тэрийгээ цуцлаад буудал хайгаад. Буудал хандаж та бид гуравчаа. Манай 12 сард ирдэг Сөүлийн 2 ирээд тэг бид гурав өчтөр бид 5 өчтөр хоолндоо анхудаага Монгол караокед ороод тэгээс би чи нөгөө coin караокед Bluetooth холбоотой юм үүтэ Монголд дуулчихдээ шлэр дуулмаар байвал. Ямар ч ядаагүй л л да манай дуулаагүй болохоор. Бараг тийш орж исэн Солонгос караокед ороод Солонгосд дуулсан байсан бол бараг ялгаагүй байсан заяа. Би яагаад би ганцаараа чарсан учраас. Өнөөдөр бүтэн сая өнөөдөр бид байраа олох хэрэгтэй. Той чизкейк амсах уу? Арай муухай асуусан уу? Амсах уу?
Эдхүү ч яахгүй те. Эдхүү гэж хэлэхгүй те амсхуу гэж. Нөө. Өнөөдөр бид барай олох хэвээр маргааш аваад тэгээд энэ хоёрыг хичээл орно. Яг би маргааш хичээл байхгүй л дээ нэгдээ өдөр. Гэтэ би маргааш 3 цагаас нөө шүднийхаа хамгийн сүүлийн удаа одоо энэ жил гарангийн дараа энэ шүднийхаа эцсийн имчилгээг нь аваад тэгээд хот руугаа явна. Нөө маргаашаас надад төлөвлөсөн ажил байгаа. Багсаа суваа хоёр банк орно гэх юм бол тэр хоёрт өглөө банк орно. Удаа уулзаагүй хуурай ахтайгаа өглөө нэг уулзна. Тэгээд шүдний имлэг орно. Тэгээд манай хоёр орой уулзнаа гэх юм бол би энэ хоёртойгоо орой уулзна. Тийм л ажилтай. Ямар их чад ирдэм хинээс ирээд юм. Дойн яах юм. Айнын дуны хаад гэж болох газар гэсэн. Манай Тэмкэнэд хайнанд аялж яваа гинэ. Адлаа. Тэмкэнийг үзэх гэдэг. Тэмкэнийг үзэхгүй л дээ. Гэтэ яг энэ хэсгийг таслаа би стори оруулнаа. Тэр үзнэ. Тэр үзэж магадгүй. За явж байраа оллоо. Бид нар байраа олно, дэлгүүр хоршоо орно, дайсаа орно. Яг л амьдралынхаа замналаар өнөөдөр замныг туулах болно. Харин бүтэнсэ өдөр болохоор бүдүүн сангууд жоохон амарсан байж магадгүй гэж бодож байгаа. Гэтэ хамаагүй. Бүх юм болно доо. Бид гурав өнөөдөр байраа олсонгүй маргааш нэгдүгээр өдөр уг нөгөө маргаашнаас хичээл орох ёстой учраас бид гурав гяс өнөөдөртөө амжуулаад байраа олчихъя гэсэн чинь олж амжсангүй те байр ерөөсөө олдсонгүй маргааш хаагаад маргааш байр болохоор боллоо. Тэгээ явж байна. Өчигдрийнхөө хонсон буудалтаа бид гурав өнөөдөр дахиж хоно гэж доо тэгээд тэр буудал руугаа дахиад явж байна. Гэт чимдаануудаа төрсөн ингээд. Тэнийгээ 2 чимдаан байна. Энд ингээд 1 чимдаан байна. Ингээд чимдаануудаа төрсөн. Ингээ явж байна. Одоо ингээд гоё. Чи сайн уу гэд. Сайн аа. Энэ сайн уу гэж аастай. Яач ямар хайш юм. Яасан. Биччихаш нэ за. Зүгээр наатан чи эдитийг найз нь штэ. Тийм. Ягсаа явахчаа за. Тэнгүүд хоёлаа энэ дээр буушлаа заяа. За буушлаа. Тэгээ ийшээ явах чиглэлээ чи энийг уншаа мэдээд байгаа шүү дээ. Яаж мэдээд байгаа? Явах чиглэлээ яаж мэдээд байгаа юм бэ? Манай зөндөр болохоор ингээ 2 чимдаан төрөө явж байгаа. Би намхан биш ч гэсэндээ үгүй. Зүгээр ингээ ганц чимдаан барай явж байгаа. Энэ дээдлийн цүнх нь бол миний цүнх. Би хотоосоо ингээд өөрийнхөө цүнхийг аваад ирсэн байдаг юм. Ийм л аа. Би ингээ өшөглөө л дөө. Яг хөр гэмтэй уйл чинь ай бол. Шууд ингээд мэдхгүй ингээ явж байгаа шууд ардаас нь ингээ маа гэнэ өшөглөх байхгүй юу. Тэгээ айл хөхт уйлуулаа яах. Хүний газар явж байхад нь уйлуулаа яах тийм үү. Тэг чигээр явж юм нөхөө. Ингээд амьдрал зааж өгч байгаа. You are my everything. За тэгээ бүгдээрээ дараагийнхаа лайн дээр очиод бичлэгээ үргэлжлүүлцгээе манайхаа. Бид нар одоо 2 буюу ногооны шугамаас Улбар шарын шугам руу шилжиж байна. Тэгэд очиж буудалтаа очичоод юмнуудаа тавьчаад бид гурав юу мэдэж жоохон энерги сэлгэхгүй бол жоохон өсөж байгаа. Чи өсөж байна уу? Амар. Харин бид гурав яа харахгүй өглөө нэг кофе шоп орж өлийн илгээл дарсан бусдаар ерөөсөө юу мэдээгүй. Тэр чигтээ гүрэг явцсан бохгүй юу? Яг хүүхдүүдийг анханаас нь тас тойглоод иж болохгүй. Муу цансор чинь амьдрал гэсэн юм эрентэй барантай те. Ингиж гоё одоо хэцүү өлсөж эхэлсэн амьдрал бол цаашдаа маш гоё явдаг. Энэний одоо амьдралын яг жинхэнэ бодит туршлага нь би өөрөө ухраас тий. Яг бид гурав үнэхээр юм идэх зав гараагүй лээ. Тэрнээс би айл хүүхдүүдийг өлсгөөгүй шүү. Ингээл явж штэ би. Тэ ихийн эцэггүй тоглын тураахгүй. Орооцолдоод нас. За явцгаая манайхаа баярлаа. Энэ миний камермен хийж өгч байгаа хүн камерментэй байна гэдэг ямар гоё юм бэ. Camera woman. Тэ my camera-ыг барьж хийж байгаа woman. Girl. Нэг тийм охин маа. Хөөе тэр бүр тийш яваад гисэн юм шүү дээ.
Өлсөж гинэ. Өлсөж байна. Өрхөнтэй аргагүй өлсөж байгаа. За баяртай манайхаа. Хаа найз наач хааш хараад байна. Энэ яг нэг л эвгүй бичлэг болчихлоо гэж. Тэгж яа эсвэл би рекордо дараагүй байсан байж тээ гэсэн те. За ингээд манайхан сүүлдэх 3 дахь өдөр. Өнөөдөр чинь нэгтэй өдөр штэ те. Өнөөдөр бид 3 бол яг байраа олох хэвээр. Тэгээд яг байраа олохгүй явж чинь. Тэгээд барсаа биш ээ. Амка бит хоёр байраа олохоор явна. Ануужин хичээлдээ явна. Яг тэгээд өнөөдөр нэгтэй өдөр учраас заавал хичээлдээ яваа. Тэгээд ядаж хоёрын нэг нь ч гэсэн хичээлдээ явъя гэж бодоод тэг бид нар явж байна. Аймаг хүүтэн байна. Сөүл өнөөдөр нэлээд хүүтэн байна. Бид хэд байраа олцсон. Одоо байр тогтчлтныхаа үйл ажиллагаанд явж гин. Гэрээгээ сая хийчлээ. Гоё та бүхэндээ гоё Солонгосын Сөүл хотын Миа яг дээрээс боёо. Одоо цэнхэр чинь хэдгээр шугам билээ 4 билүү. 4-р шугам дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Хөө энэ дээрээс нэг ус туслах шиг болох юм. Наач найз би зүгээр харагч байна уу? Би жоохон энэ талаараа ингэж харагдах уу? Жоохон энэ талынхаа зүгээс энэ зүгээс харин яг энэ нар ингээд энэ зүгээс гоё түүнийхээс бүх юм дахиад явах уу? Яах вэ гэж. За бид хэд ингээд байраа олчлоо. Солонгосын Сөүл хотын 4-р номерын цэнхэр шугам дээрээс буюу Миаяог дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Тэгээ угаасаа байраа олцсон, гэрээгээ ийцэн, хорон дээр ороод хүсэлтээ илгээгээд бүртгүүлж эхлэе. Одоо угаасаа номер 1 дэлгүүр Дайсо гэдэг. Тэгээ Дайсо орохоор явж байна. 12 сард нөгөө Барсаг ирэхэд бид нар бас байраа олцоод тэгээ хамгийн түрүүнд Дайсо ороод бүр зад худалдаа авалт хийжсэн. Та бүхэн мэдж байгаа бах. Би бас тэр үед та бүхэндээ бас YouTube-ийн влог бичлэгээр уулзч байсан. Тий. Одоо энэ удаагийн бичлэгээс ингээ уулзч байгаа таатай байна. Өнөөдөр жоохон сэрүүхэн байна гадаа. Цаг агаар хэд омлоо. Харъя л та. Нэмэх 7 градустай үүлэрхэг байна. Тэгэд би өнөөдөр стилээ эвдэлж ингээд шорттой гарч ирсэн байгаа. Өвөн солионы хувцс хотоосоо авчираа гэсэн чинь тэгээд хитрхи хүнд цүнхтэй яваад байх юм бол хэрэггүй ах гэж бодоод. Тэгээд тэгсэн байгаа. Өнөөдөр нөгөө жоохон бүлцгээс ирсэн хоёр зохих маань бас намайг жоохон дараад байна. Тэгээд нэг тийм байна. Тэгээд Дайсогийн худалдаа авалтаа хийчээд үзэгч та бүхэнтэйгээ эргээд уулзцаая манайхан баярлаа. Хурцыг салчаа сандаа хаас юм чинь. Хөрөгчөө салгачаач чи. Би дөрөв байранда ороод ирсэн. Юмнуудаа анзалж гинөө, юмнуудаа анзалж гин. Ийм юм хүм авлаа штэ хөө юм гойминг. Аль вэ? Үлгүрөө. Яг тэгээд наадхаа хэрэглэж үдчихэж байгаа л энэ болохгүй байна гэх юм бол өөрийг солио үзэхгүй юу. Бас нэг хитрхи хувцрууд нь юу яаж магаадах юм бол. Юу удирдлага гараад ирвэ? Мэдхгүй. Өмнө зурагт байсан юм болов? Тийм байсан байж магадгүй л. Тэр ийм том хүнжил гудас авсан бас. Ор захиалсан ормаар одоо удахгүй ирж байгаа. Энэ өөр ингэ зөндөө гоё юм уу. Одоо эдгээр чи ингээ гоё задлах чи өөрөө тийхтэй кайф штэ. Тэ. Ийм аяг авсан. Аягнаас 3 шиггийг авсан. Би нөгөө юу сөүлд ирэхдээ эднийдэж хоол идэнэ гэдэг 3 шиггийг авсан. Манай хоёр намайг хүссэн аягаа сонгоод аваарай гэсэн. 10-16-гийн солилцсон шүү нэр үзээрэй. За тэгээд ийм халбах сэрэний ийм том сав авсан байна. Олон хүний ийм амьдралын эхлэл дээр ингээд хамт байх нь бол миний зорилго. Минийх юу гэж чаанд биш. Яг найзынхаа хамтын амьдрал эхлэегүй л дээ. Гэхдээ энэ ганц хүний амьдрал бол найзынхаа эхлээд 4 жил болсон байна. Ийм гонотс бидэг авсан байна. Гэхдээ зөндөө юм авсан. Дайсоос ер нь 100 мянган воноор юм авсан бид нар. Тэгээд Дайсо гэдэг чинь өөрөө тэгэл гадны одоо оюутнууд бид нартай битгэл солонгосчуудаа хүртэл ер нь нэлээд алдартай гоё дэлгүр шүү дээ. Гоё наа найзууд хүүхдүүд амьдралаа эхлээд гоё наа. Энэ олон хүүхдүүдийн энэ гоё шинэлэг энэ амьдрал дээр те. Одоо эдгээр чинь ингээл яг түрээсийн байранд амьдарч эхэлж дээ те. Тэгэнгүүт дараа эдгээр чинь байр аавна. За гэрээн дээрээ яг өөрсдийнхаа нэрийг бичүүлээд шинэ байртай болно. Тэгэл тэр цаг үе чинь би ч одоо бас тэгэл дараа нь байрны найр майранд өргөдөөд очиж штэ. Одоо ингээл хөрх амьдрал гэдэг чинь ингээд гамбан завхаас л эхэлж байгаа байхгүй юу? Тэ? Илдвэр авахсан илдвэр байгаагүй. Гэхдээ яг өнөө маргааш та угаасаа гурилаар юм илдэхгүй юм чинь гэж одоо тэ бид нар за тэ илдвэрээ дараа авчиг гэдэг. Угаасаа илдвэр байгаагүйсэн юм чи одоо хаанаас авах вэ тэ?
Тэг ямар элдвэр хагаа бүтэн өдөржингөө гадуу явуултаа нэштэй гэж бодонгуудаа. За элдвэрээ дараа авчиг гэдэгцээ. Ингээ гамбан завсаа. Хин бэ? Яна би өөрөө угаалгын машинд гоёараа дарчиж. За угаалгын машин даварсан байсан байна. Гинэт хаалга онгоолгод хөө ороод ирлээ гэж бодлоо ш. Хин бэ? За ийм гоо хоороос битэг авсан Clinics. Clinics. Тэ. Хотлоо. Яах та Clinics гэж бигсэн те. Clinics гэсэн те. Чи яах гээд юм төрөөд байгаа юм бэ? Амглаа. За юмнуудаа зэгцэлчээд эргээд уулзсан манай хаан камерын маань цэник дуусч байна. Цэниглээтэй айлын тог юу яана ашиглана. Айлын тог. За миний монголынхаа арт түмээ малгайгаа өмсчээ. Ус маань жоохон онцгой болчихлоо. Малгайгаа өмсөө яаж. Хот руугаа явах гээд тиктэй авчлаа. Далчин живж байгаа нөгөө нүдний шилээ би нэг араам ингэ зөөдсөн бохгүй яг нөгөө шил зүүдгөө араама хаана явж байгаа хайчлаа. Бодоод олдгүй. Араамаа хийчих. За хот руугаа явъя. Сая тиктэй авсан. Манай хот руу тикет 3 төрлийн үнээр явдаг 11600, 16900, 21900 гээд 3 төрлийн автобус явдаг байхгүй. Автобусныхаа 5 дахь байдлаас шалтгаалаад 3 төрлийн үнэтэй байдаг. Би 6 цаг 55 минутын автобус. За 8 дээрээс суун 24 дээрээс суудаад 16900-аар ингээд тиктэй авчихлаа. Нөгөө хоёртойгоо уулзаад нөгөө хоёроо байрандаа оруулсан. Бид гурав дайс орж баах юм авч жагаад тэгээд за одоо та хоёр нөгөө ачаа бараагаа зихцэл Монголоос авчирсан ачаа бараагаа зихцэл тэгээд гэр орноо гоё тогтжуулаад тэгээд цааш та одоо мэдхгүй юм гарвал чатаар залгаад цаг аваад тэгээд залгаараа гэдгсэн амка битэр нөгөө яаж танилцчихсэн бэ гэхээр 10 жилдээ Skytel-д ажиллаа тэгээд танилцчихсэн бохгүй юу. Тэгээд амка Skytel-д ажиллаж одоо тэгээд бас л нэг хөрхөн 7 жил ер нь болцсон шүү 7-8 жил ер нь болчихжээ. Би нэг ер нь мэддэг болоод тэгээ гоё юм. Тэгээ дараагийн бас найзууд маань Солонгос улсад ирэх юм бол мэдээж найз нь бол байгаа. Тэгэл та нарыг сайхан хөлийн хөрөх газар чинь хөлийн дөрөөнд гарын ганзуунд хөргөж өгөөд тэгэл найз нь явна. Би одоо эргэжил уг нь сургуулаа төгсчих юм бол өөрөө бас сүүл рүү нүүж ирмээр байгаа байхгүй юу? Тэгээ юутай ч ихлээр сургуулаа төгсөөд өнөөдөр нэгдэг өдөр маргааш 2 дахь өдөр ингээд хичээл амарж байгаа. Биш хичээл орж байгаа. Тэгээ би энэ сард над дээр дахиад 2 зочин ирнэ ер нь бол нэлээ ачаалттай сар байна 3 сар бол тэгээд хичээлээ игээд ажиллаа игээд хажуугаар нь ажиллаа хийж мөнгө олно байрныхаа төрөөсөө бол нуцныхаа төлбөрийг төлнө сургалтынхаа төлбөрийг төлнө за тэгээд шуналтай хүн чи өөрөө хувцас аавна гутал аавна тэгээд 9 шид юм бас байна. Тэгээ манай хоёр найз нэрээ намайг юу ягараа гэсэн өөртөө гоё юм аваарай гэд намайг нөгөө Монголоос надад юм авчирээ гэд ханаг одоо найз надад юу авах вэ тэгээ авах юм байхгүй гэд тэгээд намайг дуртай үнэртэй усаа аваарай гэд надад 100,000 вон өгсөн. Тэгээ би энэ 100,000 воноор дуртай үнэртэй усаа аавна. Надад нэг авахыг хүсэж байгаа 2 төрлийн үнэртэй ус байгаа байхгүй юу. Тэгээ нь бол үнэртэй ус шууд угаасаа үнэртэй ус аваарай гэсэн болохоор би үнэртэй усаа авъя гэж бодож байна. Тийм байна. За баярлалаа манай хаа. Одоо ч ер нь тэгээд нөгөө хотоосоо гарахаараа гэрээсээ гарахаараа л нэг иймэрхүү бичлэг хийдэг болж тэ бусдаар нөгөө илүү төгсөх курстэйгээ ойртож байгаа учраас илүү завгүй болоод байгаа учраас ер нь Facebook, social, Instagram, YouTube за ийм social хаягнаас ер нь нас явах тусам жоох ингээд хөндөрөөд ингээд ирдэг юм байна. Яг харснаа сайн ингээд тэгээ илүү нас тогтоод бүр нас тогтох жоох нас яг гоо гэтээ миний хувьд бол нас тогтох гэж хэлэх дуртай. Тэгээ дийлэх хүмүүсийн хувьд бол дөнгөж 25 6-тай хийж нас тогтлоо гэж ярьлаа гэдэг үггүй юу. Ер нь бол үгүй миний хувьд бол нас тогтох гэж ярих дуртай. Тэгээд нэг ийм илүү сэтгэл зүй маань ийм илүү тогтвортой болоод ямар нэгэн зүйлийг сэтгэл зүгээр шийдэхэ болоод нэг ийм юмд буйртай, суйртай ярихаасаа илүүтэйгээр сонсдог. За тэгээ сэтгэл зүй маань ер нь л ингээ айгу багасаад ирдэг юм. Хуучин өмнө цагт ингээд инээдэг байсан зүйл дээрээ инээхэ болдог, айдаг байсан зүйл дээрээ айхаа болждаг. Ямар ч зүйл тохиолдсон, ямар ч үйл явдал болсон нэг юм за гэт нэг юм болчдөг юм байна. Тэгээ тийм байна. Сөүл дэх амьдрал минь Солонгос дахь энэ эдгээр өдрүүд, эдгээр он жилүүд маань маш гоё өнгөрч чинь цаг хугацаа өнгөрөх тусам одоо найзууд минь ирээл ингээл Солонгос ирээл түрээсийн байранд амьдраад эхэлж байгаа те тэгэнгүүт энэ хүүхдүүд чинь цаашдаа амьдрал нь илүү өснө дээшлээд дэвшээд бүр байр худалдаж авна байрны гэрээн дээр өөртөөхөө нэрийг бичээд өөртөө гэрээгээ авна тэр үед нь би те байрны найранд очино бэлэг сэлт авна цаашдаа би хуримд очино хүүхдийн өсний найранд очино гэд очих зүйлс их байна, идэх зүйлс их байна, өмсөж зүүх юм ч гэсэн их байна. Эрүүл яцгаая да юутач тэр хүртэл
найзуудынхаа хүүхдийг харах юм шүү. За баяр та манайхаа.